мянган хэмжигдэх агва соёл иргэншлийн өдгийн нутаг үдсгэлэнт Бахрат орн. Сүрлэг Гималайн улс өнгалгалсан өв соёл, эртний гүн ухаан, орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан энтхэгтэй манай улс 2500 жилийн тэртегээс буюу хүнний гүрний үеэс учрах холбоотой явж ирснийг түүхийн шаргал хуудас гэрчилнэ. Лонд энтгэж цогцоор тогтноод 1961 оны хүртэл Монголыг нэгдсэн үндэсний байгууллага тууштай дэмжиж исэн жавхарлал нэрөө бол нэгдсэн үндэсний байгууллагын хүндэт тэмдгэрээс яагаад Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллага элсүүлэхгүй байна. Энэ үл их том алдаа боллоо. Монгол бол нэгдсэн үндэсний байгууллагад хүндтэй байр суурь эзлэх ёстой нийт төртэй улс үндэстэн мөн гэсэн ийм өрөө томхыг хүртэл ярьж исэн л та. Тэгэхээр бол тэр үеэс Монгол энтэх хоёр бол улс төрийн салбарт бол үнэхээр итгэлцсэн хамгийн ойр оюун санааны хөрш гэдгээ бүр нотолж чадчихсан гэж ингэж үзэж байгаа юм. Бидний 3 дахь хөрш Өмнөд Аз, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дах оюун санааны итгэл түнш энэ улстай харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад дуудлагын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн өмнөх тохиолдол бүгд найрамдах Энэтхэг улсын ерөнхийлөгч Дроупади Мурму болон ерөнхий сайд Нарендра Модигийн үеэр тус улсад төрийн ажил хийлээ. Ерөнхийлөгч хүрэлцэх дэлхийн их тайван шударгасны бэлэг тэмдэг болсон агва сууд хүмүүн Махатма Гандигийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж цэцэг өргөдөв. Монголчууд энтэгчүүд хоорондын харилцаа бол одоо нэгдүгээр үнэртний түүхтэй юм аа. Тэгээд зүгээр нэг 70 жилийн өмнө дипломат харилцаа тогтоогоор эхэлсэн биш. Харин Монгол энтгийн хоорондын харилцаа нь бол өөрөө үн эртний түүхтэй хоёр том одоо дэлхийн соёл иргэншлүүд хоорондын харилцан итгэлцэл нөхөрлөлийн үргэлжлэл харилцаа юм аа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийг Хайдарабад ордонд хүрэлцэн ирэхэд энтхийн ерөнхий сайд Нарендра Моди өгтөн авч хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэлэгдэн дурсгалын мод тэрлээ. Энэ нь тэр бум мод үндэсний хөдөлгөөн энтхийн ээжийн төлөө нэг мод санаачилгааг уялдуулан цаашид уур амьсгалын өөрчлөлт байгаль орчныг хамтран хамгаалахын төлөө байгаагийн илэрхийлэл боллоо. Өнөөдрийн байдлаар бол манай энтэх улстай Монгол улс стратегийн түвшлийн харилцаа хөгжүүлж байгаа. Монгол улс бүгд найрамд энтэх улсыг энэ бүс нутагт хамгийн чухал манай гурвч хөрш гэж үздэг. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах энтэх улсын ерөнхий сайд Нарендра Моди нар ганцаарчлан уулзсны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд өнгөрсөн 70 жилийн ололт амжилтаа дүгнэн эх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан бүх салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн алсынхаараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг энтхийн Виксид Бахарат 2047 үндэсний хөгжлийн стратегтэй уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялаг, ногоон хөгжил, соёл боловсрол, аял жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шин түвшинд гаргахаа нотоллоо.
За үүнээс гадна 2 том засгийн газар хоорондын хэлцээр байгууллаа. Нэг нь одоо хоршоодын чиглэлээр, нөгөөх нь бол одоо энэ манай улсын хөгжил дэвшилд одоо гол үр нөлөө үзүүлэх юм бичил төслүүдэд бусдын тусламжийн хөрөнгийг бол зарцуулахаа гэдэг. Тэгэхээр энэ хоёр хэлцээр нэг нь одоо хоршоодын хамтын ажиллагаа, хоршоодын хөгжлийг одоо хөгжүүлэх, манай улсын эдийн засаг хөгжих нь хоршоодын зохион байгуулалт чухал байгаа. Би Монголд 5 жил элчин сайдаар ажилласан. Энэ удаагийн төрийн айлчлал харилцаа хамтын ажиллагаа түншлэлийг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын харилцааны ирээдүйч гэрэлтэй харагдаж байгаа. Үүнээс ч өндөр түвшинд хүрэх нөөц бололцоо дүүрэн байна. Ерөнхийлөгч Хүрэлцөх ерөнхий сайд Можинар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өгч Монгол улс бүгд найрамдах энтэг улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргаснаа зарлалаа. За энэ мэдээлэлтэй бол бүхий л одоо салбарын хамтын ажиллагааг дараагийн 10 жилд илүү өргөн үрээтэй, илүү бодиттой хамтарч ажиллах энэ зүйлүүдэд нарийн тусгаж хэрэгжүүлж энэ хамтарсан тохиолдлоо бол зарласан нэг онцгой байлаа. Хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойлон газрын зураг зурж харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ. Манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт ерөнхий сайд дотны нөхөр таны оруулж буй хоёр нэмэр хичээл зүтгэл онгоцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэж хэлхийг бас хүсэж байна. Та бидний яриа хэлцээ харилцан тохиролцсон ажлууд манай хоёр улсын хөгжил цэцэглэлт ард түмний сайн сайхны төлөө биелэлээ олж Монгол энтхийн харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинэ гэдэгт бид бүхэн итгэл дүүрэн байна. Манай хоёр ард түмний найрамдал нөхрөл үеийн үед батчин бэхжиж эртний түүхт оюун санааны хөрш Монгол энтхийн харилцаа хамтын ажиллагаа үн мөнхөд цэцэглэн хөгжих болтугай. Эрхэм хүндэт ерөнхий сайд таныг би мөнх тэнгэрийн орон эртний төрт улсуудын үлгийн нутаг манай сайхны их оронд тааламжтай цагтаа хүрэлцэн ирж зочлохыг бас таны сайхны энэ өргөөнд урилга болгон гардуулж байна. Танд баярлалаа. Thank you sir. Эрхэм хүндэт ерөнхийлөгч танд баярлалаа. Манай хоёр улс оюун санааны маш ойр дотн нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг. Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлт гүнзгий суурилсан бөгөөд энэ уламжлал нь бидний өн эртний соёл иргэншлээс улбаалan өнөө хүртэл хөгжиж ирсэн байдаг. Цаашид ардчлалын үнэт зүйл болон хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа үргэлжлүүлж стратегийн түншлэлээ илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн төрийн ачааллаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон газрын тус боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах ханаталлаа. Дэлхийд энэтхэг улсын хэрэгжүүлж байгаа хамгийн том энэ төслийн бүтээн байгуулалтанд энэтхэгийн 2500 гаруй хүн ажиллаж байна. Манай үйлдвэр өөрийн гэсэн өөрийн эрчим хүч дулаан уураар хангах 38 мегаваттын хүчин чадалтай шингэн түвшээр ажилладаг цахилгаан станцтай. Тэр цахилгаан станцын бол бас мөн EPC 2-ын нэгэн адил суурийн ажлууд, шугам хоолойн ажил, шугам хоолойн тулгуурын ажлууд тэр бүгд хийгдэж дууссан. Одоо тоног төхөөрөмжүүд өөрөөр хэлбэл одоо турбин генератор, бойлер үйлдвэрлэж байгаа. Суурилуулах одоо эх хонд суурилуулж дуусна. За үүнээс гадна манай хоёр улс зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг одоо хамтарч хөгжүүлээ зогсохгүй газрын тосны хайгуул олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах бас нэгдсэн байр суурьнд хүрлээ. Энэ бол манай улс үйлдвэрээ цааш нь тасралтгүй түүхийн дээр хангаа зогсохгүй бас экспорт, импортоо тэнцвэржүүлэх боломж нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. Тэр 30 хөрш гэгдэж байгаа энэтхэг устай хамтраад хийж байгаа нь бүр бодлогоо маш зөв гэж бодож байгаа. Тэгэхээр энийг бол бид нар эргэлзэхгүйгээр
жижиг сажиг зүйлийг том эр ашигтайгаа холихгүйгээр, бутгахгүйгээр, хоорондын улс төрийн жижиг зодон болгохгүйгээр энэ газрын засны үйлдвэрийг зайлшгүй амжилттайгаар дуусгаад ашиглалтанд оруулах ёстой. Хоёр улс цаашид бүс нутгийн болон олон улсын тавцанд инх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллана. 3 дахь улсын бомбд тээврийн коридоруудын боломжийг ашиглана. Бүгд найрамдах энтэг улсын байгуулсан олон улсын нарны эрчим хүчний холбоонд Монгол улс нэрдэн орлоо. Хил хамгаалах байгууллага болон зэвсэгт хүчний чадварыг бэхжүүлнэ. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хоньны ноос боловсруулах, хэвс нэхэмлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлнэ. Дэлгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд энэтхийн засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах Монгол оюутны тоог 70-аар нэмлээ. Англи хэлний 1000 багш, мэдээллийн технологийн 1000 мэргэжилтэн сургаж, Монгол энэтхийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль байгуулав. Энэтхийн тал Монгол иргэдэд цахим виз үн төлбөргүй олгоно. Иргэд хоорондын харилцаа залуучууд биеиндээ одоо биеийнхээ ард түмэн амьдрал орчин үеийн техник технологи тийм ээ хамтын ажиллагааг ирээдүйн одоо энэ улс орн авч явах залуучуудад танилцуулах хүрээнд модын ерөнхий сайд маш их санаачлагтай өөрөө бас залуучуудаа нэлээд нөлөөтэй ерөнхий сайд тэр утгаараа хоёр орныхоо залуучуудыг хамтарч ажиллахыг нь одоо бодлогоор дэмжиж гэдэг ийм сайхан зүйлүүдийг ярьлаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх бүгд найрамдах энтэг улсын ерөнхийлөгч Мөрмөтэй уулзлаа. Энэ удаагийн төрийн ажил хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцсан итгэлцлэл, хүндлэл, оюун санааны хөршийн нандин холбоог бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны хэдийн төлөвийг тодорхойлох түүхэн ажил болж байгаа талууд санал нэгдлээ. Төрийн тэргүүнээр харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хэн төлөө байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн айлчлал стратегийн түншлэлийг баттгахаа зогсохгүй хүн хоорондын харилцааг хамгийн өндөр түвшинд бэхжүүллээ. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр биднийг оюун санааны ахан дүүс гэдгийг дэлхийд даяар мэддэг боллоо. Үүнийг ерөнхий сайд Нарендра Моди ч Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэллээ. Ерөнхийлөгч хүрэлц өгөхөд тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дээд танхимын дарга Радхар Шинанг, парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла бараалхлаа. Парламент байнгын хороод тамгын газар хоорондын болон хууль тогтоогчдын харилцаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, улам гүнзгийрэхэд чухал ажил бүгдлээ гэдэгт талууд санал нийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд зөвхөн нийгмийн эдийн засаг, улс төр дипломатын шугамар хоорондоо ойрхон харилцаа зогсохгүй, хууль тогтоогчдын хооронд, парламент хоорондын харилцаа гэсэн чухал гэдгийг онцолж, манай улсын зүгээс энэтхэг Монголын одоо манай улсын хурал дахь найрамдлын бүлгийг бий болгосныг онцлоод айлын талд одоо бас одоо энэтхэг Монголын найрамдлын бүлэг танай парламент тус байх нь зүйтэй гэдэг саналыг бол дэвшүүлсэн байсныг энэ айлчлалын хүрээнд бол ойрын хугацаанд энэтхэгийн парламентод Монгол энэтхэгийн найрамдлын бүлэг бас бий болно гэдгийг бас онцлон тэмдэглэж байна. Дээд хотноо болсон Монгол энэтхэгийн бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, тээвэр логистик, зэрэгээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг илэрхийллээ. Форумын үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, энэтхэгийн аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай санамж жижигт гарын үсэг зурлаа. Өнөөгийн байдлаар Алтан бус мэдээгээр үндсэндээ $2 сая бараа бүтээгдэхүүн Монгол улсаас энэтхэг рүү кашмирын бараа бүтээгдэхүүн экспортлож байна. За энэ бол маш сайн үзүүлэлт төдийгүй Монгол улсын санамсны ноолгорын салбарт шин зах зээл бий болж байна гэсэн үг. Энэтхэг улс дэлхийд дээр бас алт холбоолагч томоохон улсуудын нэг гэж явдаг. Тийм учраас бидний зорилго болохоор Монгол улсад олборсон алтыг боловсруулах, худалдаа авах, хоригдлуулах, өвлүүлэх энэ зорилгыг одоо Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Төрийн ажлын хүрээнд үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид анхудаа шинэ Дели хотын Хараад Мандапам цогцлбот Монголын сайхан орон тоглолтоо толилууллаа. Уран бүтээлчид үндэсний урлагийн оргил бүтээлүүд болон энэтхэгийн алдартай бүтээлийг хоёр улсын төр засгийн хүндэт зочид, нийгэм соёлын зүтгэлтнүүд иргэдгээд 3,000 гаруй хүнд өргөн барьлаа. Энэ үеэр Монголын сайхан орон сэдвт гэрэл зураг, морин хуурын үтцэглэн гаргалаа. Урлагийн үндсэн агуулга бол ерөөсөө л Монгол улсыг олон улсад таниулах, сурталчлах, Монгол улсын үндсэн хэв шинж, язгуур одоо тэр онцлог, Монголын одоо байгаль, уран тансаг тэр яруу сайхан бүхнийг л одоо энэтхэг улсын ард түмэнд толиулж түүгээрээ одоо хүн хоорондын харилцаа хамаарал, итгэлцэл, хамтын ажиллагааг бол одоо улам өргөжүүлэх, улс төрийн одоо хамтын ажиллагааны үр дүнг улам эргэжүүлэх одоо ийм бодлоготой байгаа.
Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлтэд ерөнхийлөгч Хүрэлцөх, ерөнхий сайд Нарендра Моди нар оролцлоо. Мөн хоёр орны харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энтгэг иргэдийг төрийн удам медалиар шагналаа. Манай сургуульд илгээлт 2100 хөтөлбөрийн 20 орчим монгол оюутан суралцаж байгаа. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг хүлээн авна гэдэг манай сургуулийн хувьд нэр төртэй хариуцлагатай ажил. Цаашид оюутан, бизнес эрхлэгч, жуулчны урсгал нэмэгдэж, иргэд хоорондын харилцаа идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцэхийн бүгд найрамдах энтгэг улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын найрамдал нөхөрлөлд стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шин шатанд гаргасан, олон салбарт бодит хамтын ажиллагааг эхлүүлсэн, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон түүхэн айлчлал боллоо.